Сайн байна уу? Хүний эрхэнд бол iOS-ээс талбайн гадна олж байгаа өнөөдрийн үйл явдлын талаар сурвалжлага хийж байна. За өнөөдөр буюу 2021 оны 10 сарын 11-ний өдөр талбайн гадна Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа бүжингийн суулт 330 бүжингийн суулт гэсэн үйл ажиллагаа зохиогдож байна. За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеас 2012 оноос эхлэн өнөөдрийн энэ 10 сарын 11-ний өдрийг охидын эрхийг хамгаалах өдөр гэж тунхагласан байгаа. За энэ өдрийг дэлхийн 193 улс тэмдэглэдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад маань охидын эрхийн хамгаалах өдөр маань эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбооноос 330 бүжингийн суулт гэсэн үйл ажиллагаагаар эхэлж байна. За сайн байна уу? Өнөөдөр энэ 330 туулайг өөрсдөө тавьсан байна. Энэ яг ямар утга учиртай вэ? Монголчууд эртээр цагаас эхлээд үр хүүхдээ гаднаас одоо шөнө оройч гэдэг юм уу хамгаалах, аюулаас хамгаалахын тулд авч гарахтаа нөгөө бор халзан туулаа болгож домондог ийм домтой. Энэ бол одоо тэр туулайг бэлэгдсэн бяцхан бүжингүүд байгаа. Бор халзан туулаанууд сууж байгаа. Яагаад 330 бүжин байгаа вэ гэхээр 2020 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо цагдаад бүртгэгдсэн 330 хүүхэд байгаа. Тэр утгаараа тэр 330 хүүхдийг төлөөлөөд энэ 330 бүжин аврал иржинд суулт зарлж байгаамаа. Би нөгөө танилцуулган дээр нь байгаа танилцуул хуудсуудыг уншиж үзлээ. Тэгээ энд нөгөө юу байгаа юм байна л да. Хүүхдийг насаар нь ангилж хүчингийн эргийн ялыг тогтоож байгаа юм байна. Бага насны хүүхдүүд болохоор өндөр одоо ял тогтоогоод 10 нөгөө хэдээс гин 8-аас 18 насны хүүхдүүд бол тэнцээ харгалцах юм хөнгөн ял оноогод явуулцдаг тийм хөл байгаа гинэ. Бараг 14 нас хүрсэн охтыг хүчин чагаар бараг насанд хүрсэн байсан. Тэр нөгөө Нэм Баатар лөө тэрнийг хэмжээд байгаа тэгж хэлээл одоо юу яагаад байгаа ш тэргээр авч хилцчихгүй тэгэл одоо ард түмний дормжлоод тэг одоо тийм жаахан охт юу 14 бэ бидний чинь юу 18-аас дээшээ бараг 18-тай хүнтэй суух чи насанд хүрээ гэж баг загиндаг байсан цаг үсттэй. Тэгж чи 14-тэй охиныг хүчин чигээр баг насанд хүрсэн ухааны юм ярьж эдгээр чи солиорох гэдэг балаа юм гаргаад байгаа. Тэр би уусаа эсрэгцэж байгаа уусаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ гэмт хэрэг буурах биш өсөөд байгаа хамгийн аюултай. Хоёрдугаар энэ хүчирхийлэл буюу тэр дундаа энэ бэлгийн хүчирхийллийн хохирогч гэдэг бол насан туршийн хохирогч, насан туршийн даван туулагч байдаг. Ялангуяа бие махбодоосоо гадна сэтгэл санаагаар хохирдог, эдийн засгаар хохирдог тэр хүүхдийн ар гэрэн дам хохирогч бас болж идэг. Ийм одоо аюултай одоо харгас хэрцгий ийм гэмт хэрэг байдгаа. Тэгэхээр хамгийн одоо сэтгэл эмзэглүүлжтэй зүйл нь юу гэхээр энд бага насны хүүхдүүд хохирогч болоод байгаа нь хамгийн аюултай байна. Тэр утгаараа энэ хүүхдээ хамгаалах төрийн бодлого гэдэг одоо Монгол Улсын үндсэн хууль дээр гэр бүлийн их нялхас хүүхдийн асуудлыг төр хариуцна гэж байгаа. Төр хариуцж байгаа бол хариуцаач үүргээ хүлээгээч. Дээр нь энэ бол зөвхөн төрийн асуудал биш, энэ хүн бүрийн асуудал, аав ээж бүрийн асуудал, иргэн бүрийн асуудал юм аа. Ягаад гэвэл хүүхэд гэдэг бол тухайн улсын хамгийн үнэтэй баялаг байдаг. Энэ баялгаа бид нар хамгаалахын тулд эцэг их иргэн бүр те сургууль хүмүүжүүлэгч төрийн гаргаж байгаа шийдвэр болгон бас нүдэ олсон хариуцлагатай одоо байх ёстой. Тийм учраас энэ бол зөвхөн төрийн гэхээсээ илүү иргэн бүрийн үүрэг, ээж аав болгоны үүрэг юм а гэж бид үзэж байгаамаа. Тэгээд энэ намрын чуулганаар маш олон хуулиуд хэлцэгдэн энэ уйлуудын жагсаалтанд эрүүгийн хууль орсон байгаа. Гэхдээ бид бол эрүүгийн хуулийн хэсэгчлэн нэмэлт өөрчлөлт буюу эрүүгийн хуулийн 12 дугаар бүлгийн одоо бэлгийн эрх хэрэгчлөө халдшгүй байдалтай холбоотой энэ одоо хэсэгтэр энэ бидний гаргаж байгаа 5 саналыг бас оруулж энэ ирээдүйг хамгаалах тал дээр бас нэг шийдвэр гаргахад нэг алхам хийгээч гэж хүсэж байгаа. Тэгээ өнөө өглөө улсын хурлын 76 гишүүн болон төрийн 3 өндөрлөгт бид нараас энэ бүжингийнхаа аврал ирсэн загтлыг хамт хургуулсан байгаа. Тэгэхээр одоо шийдвэр гаргагч нар маань бас энэ хамгийн үнцэнтэй баялагтай эзэн болж энэ баялгаа хамгаалахын тулд энэ намрын чуулганаар бас энд нэмэлт өөрчлөлт хийхэд бид нартай хамтран ажиллаж бидний шаардлагыг хүлээж авч бидний саналыг хүлээж авч энэ дээр одоо зөвхөн халахам хийн байх гэдэгт найдаж байна, бас шаардж байна. За Монгол Улсын хэмжээнд 2017-аас 2021 оны хооронд 1361
насан туршийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл бүртгэгдсэн байдаг юм байна. За тэгэхээр нийт насан туршийн хүүхдийн хүчирхийллийг ерөнхийд нь 2 авч үзээд 0-аас 13 нас болон 14-өөс 18 нас гэх. Тэгэхээр 0-аас 13 насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг нь болохоор чанга ял шийтгэлтэй байдаг. Харин 14-өөс 18 насны охтын бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл нь бол хөнгөн ялтай байд юм байна. Тэгэхээр 14-өөс 18 насны хүүхдүүдийг бие физиологийн хувьд насан турсан гэж үзэж бэлгийн хүчирхийллийн хөнгөн ял оногдуулж байгаа нь болохоор бага насны охид болон эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй тайван амьдрах орчинг бүрдүүлж чадахгүй байнамаа. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд ч гэсэн 14-өөс 18 насны охтын бэлгийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл нь хөнгөн ял оногддог учраас 14-өөс 18 насны хүүхдүүд Монгол улсад аюулгүй амьдрахад бэрхшээлтэй болж байна.